Тэгээ Монголд яг ийм Монгол одоо биф одоо үгүй мах байдгүй гэж байхгүй шүү дээ. Six Flags гэдэг Мексикт байдаг парк руу ирж байна. Галзуу болгонд суух гэж ирсэн байна. За нөгөө сайхан өсвөлч байхгүй. Тэрээс нь би нэр бас явахаар зүт юм а гэж хөвгшөрч байгаа. Хөвгшөрчтэй бүр тоглоом тоглож гэж бодсон чинь 6 цаг гээд их нь хаачт юм байна. Одоо нэг тоглоом тоглож чадах юм уу? За ямар ч төсөө энэ дээр сууж болох юм байна. Тэгтээ амар байгаа цаатаа галзуу байгаа зү. Оо энэ ч сайфт юм байна. Гүрэн 360 эргүүлчихдээ байна. Амар юм байна. Тэгээд энэ нэг Мексикийн автобусыг авч байгаа. За ёстой муу хүн эзнэ гэдэг шиг юм болж байна да. Өчтөр ажил маань дуусаад одоо л нэг юм хүн төрхөндөө орж байна. Тэг яг нөгөө би чинь жоохон OCD-тэй маягийн ингээд ажилтаа үедээ ерөөсөө ингээд сэтгэл санаа тайван байж чадахгүй байнга нөгөө ажиллаа бодоод ингээд яваад идэг. Тэг өчтөр ажил дууссан чинь бүр нуруунд дээрээс бүх ачаа авсан юм шиг нэх гоё хөнгөрлөө. Тэг өнөөдөр би бас Аз хоолоо маш их санаж байгаа учраас Аз хоол нэг газар одоо орж ирж байна. Вау. Стой байна. Тэгээд бас Япон, Солонгос гэх янз янзын хоолой байдаг гэж байна. Ерөөсөө миний блог бол ерөөс тэр чигтэл эдсэн уусан л боллоо. Одоо яах вэ? Амьдрал угаасаа ийм л байна. Йоо за ястай эцэст нь ингэж нэг юм шүлтэй устай юм оллоо. Вонтон суу, тонкацуур юм байна гэж хаагүй. Баярлаад байжсэн чинь би бүр энэ хаа байсан Мексикт юу болсон гэж. Mongolian beef гэнэ Монгол үхэр юм ах. Тэр нөө энэ тэнд явж хатандаа юм Монгол цонгол гэж нэрсэн юм хоолой зөндөө байх юм тэгээд. Хаанасаа яаж энэ одоо орцсон буцаа гаргаж ирэх тэмэглэхгүй. Гэхдээ бас гоё байна. Аз хоолны газар ингээд манай Монгол улсын нэрээр нэрлэгдсэн хоол байж байгааг харахад. Гэхдээ би энийг бас туршиж үзье гэж бодож байна. Окей. За ямар ч байсан Mongolian beef Монгол одоо үгүй юм ах. Авчлаа. Тэсэн юм байна. Тэгээ Монголд яг ийм Монгол одоо beef одоо үгүй юм ах байдгүй гэж байхгүй шүү дээ. Энэ нь одоо илүү надад нэг юм хятад маягийн хоол шиг санагдаж байна. Гэтэ яг хавс Мексикийн одоо рестораны меню дээрээс Mongolian beef гэж одоо хараад идэх бас сайхан санагдаж байна. Тэгээд бид нар хамтдаа шийдсэн. Oh, thank you. Энэ тонкацуур юм байсан. Амар амттай юм байна. Тэр Мексикнаас тэгээд байж байна. Би уг нь одоо Монголоос ирсэн хүн. Гэтэ анх удаага яг ийм хоол гарч байна. Ямар ч ч юм бол тэгэл баахан юм хэлээ. Үнэхээр гоё амттай юм байна. Цаалагдлаа. За ингээд өнөөдөр Six Flags гэдэг Мексикт байдаг парк руу ирж байна. Нэлээд бас алдартай том парк, гоё тоглоомод байдаг гэж сонсоод нэг ядлын ядаргаагаа ажлын ачааллаа алжаалаа бас тайлхий гэж бодоод ингээд ирж байна. Тэгээд дотор ороод бүгдээрээ ямархуу байгууламж байдгийг сонирхолтой. За энэ Six Flags паркийн хувьд бол 1982 онд үүсгэн байгуулагдчихсэн гэхээр ингээд 42 жилийн өмнө нэгдэжсэн Латин Америкийн одоо хамгийн том парк тооцогддог. Жилдээ 2.8 сая хүн үйлчлүүлдэг гэсэн ийм одоо тооцоо судалгаа байдаг юм байна. Дотор нь бол нэг 50 тоглоом байдаг. За үүний 9 нь бол галзуу хулхан юм байна. Тэгээд баг би хамгийн сүүлд 10 жилийн өмнө л энэ галзуу хулган хүүхдийн парк маркаар орж ирсэн. Тэгээд одоо бас ингээд галзуу хулган дээр сууна гэхээр маш их догдолж байна. Өөр улсууд амьдардаг хүмүүс энэ паркийг сайн мэдэх байх. Яагаад тэгэхээр 6 улсаас холбоотой байна. Америк бас байд юм байна. Их алдартай гэж байна. Тэгээд одоо би болохоор галзуу болгонд суух гэж ирсэн байна. Тэгээд энэ юуг авсан? Одоо паркийн нэвтрэх хэрэг авсан. Тэгээд энэ 2 жилийн хүчинтэй юм байна.
Нэг мөнгөний зүрх баг залуу болохоор 2 жилээр ингээд авцсан. Энэ нэг одоо миний ойлгосноор 70 мянга орчим төгрөг $50 юм уу. Тэгээд хэрвээ орчлохгүйгээр ингээд хурдтайгаар тоглоод явъя гэх юм бол ингээд дахиад 400 песо гэж 60-70 мянга боломжтой юм байна. Эсэндээ өнөөдөр би Six Flags дээр 230 мянган төгрөгөөр тоглох гэж байна уу да тий. Дээрээс нэг 29 одоо энэ нэг 2 цагийн дараа дуусгах юм байна. Хаах юм байна. Тийм учраас одоо ингээд гяс тоглоо явах бодлого. Todos con las manos arriba y ese fuerte grito. Retiren todos el cinturón de seguridad, presionen su barra hacia abajo. Хай би одоо удахгүй суух гэж байна. Iniciamos Өөрөөс esta тоглосон юм тийм мэдрэмж байхгүй гадах юм нөгөө парк марк ороогүй удацсан болохоор ямар мэдрэмж авдгийг бүр мартсан байна. Todos con las manos arriba y ese fuerte grito. 자. Retiren el cinturón de seguridad. 이제 미니 칠수인데 Todos retiren el cinturón de seguridad, van a presionar su barra hacia abajo para poder liberarla. Avanzamos directo a la salida. Presionen hacia abajo su barra, tomen asiento las 2 personas de cada puerta y coloquen el cinturón en el plan. Tomen asiento rápidamente y coloquen el cinturón en el plan. за ямар ч хэлсэн суучлаад цаа орж мордсон цаа унах магадгүй. Уучрээс тэглээ хавцгаа. Guardamos los teléfonos. За нөгөө сайхан өсмөсч байхгүй. Тэрээс нь би миний нэр бас явахаар лүүд юм а гэж хөвшөрч байгаа. Хөвшөрчжээ бүр. Хараад цуцаад осоо эргээд осоо. Манай нөгөө Монголын парк чинь ингээд дуусчихсан чи дөө сүултээ хортон дуусаасаа гэж бодлоо. Tomen asiento las 2 personas de cada puerta y rápidamente coloquen el cinturón en el plan. Гэтэ бас залуу насндаа очих сайхан байлаа. Оо. Смис бол зүгээр уушлаараа зов. Гэтэ үнэхээр гоё байлаа. I'm so happy. Ямар гоё. Les recordamos que durante su recorrido está prohibido el uso de teléfonos celulares y cámaras fotográficas. Esto es consejo de las personas que están debajo del llave. Дахиад өөр тоглоом дээр сууна гэсэн чинь тэрнээсээ саяхаасаа бүр амар роллер костер гинэ бурхан минь. Чи одоо бүр энэ ганцхан хотлон чи бүр намайг ганцууруулаа бүр сүултээ би одоо барыг зовоод байгаа юм шүү. Толгой молгоо өгдөөд сонинд болоо явчлаа шүү. За одоо юу шиг суун гинэ бурхан. То бүр саяхаас амар галзуу болох гэдэг. Явчихын шатматны яасч хэцүү юм дээ. Яа мэдгүй би одоо бүр ийм галзуу болгон парк марк орох мангар дуртай байсан чи ингээд их олон жилийн дараа орсон чинь толгоо өвдөөд бараг нөгөө 60-аас илүү зовоод байгаа юм шүү дээ өөрхий. Би амжилт суцсан дотроо voice recorder ажиллуулад явчих гэж бодож байна. Ямар хөө сонсох нь сонсъё л доо тий. Яа.
god. Oh my god. За тэгээд орой болчлоо. Гэтэ нэг ирээдүйг цагт болох гэж байна уу да 6 цаг гэж юу Мексик харах болчих чинь. Уг нь 8 цагт хаадаг гэхээр нь 5 цаг гэж ирээд төвөөсөө 30 минутын зайтай юм биш. Тэгээд бидний тоглоом тоглочих гэж бодсон чинь 6 цаг гэж ихэнх нь хаачдаг юм байна. Одоо нэг тоглоом тоглож чадах юм уу юу? Тэгээд бас цаахаа төгөөд гэхээр нөгөө нэг илүү үнээр авсан VIP ч бас үйлчлэгээ болчтий байна. Тэгээд дахиад одоо нэг ганц өөр нэг галзуу болгонд туршаад үзье. Тэгээд энэ болохгүй бол тэгээд харин руу. Тэгээд 240 мянга 50 мянга төгрөгөөр ганцхан тоглоом тоглох гэж ирсэн гэж бодож байгаа юм. Тэгээд байна. Яг тэ. За ямар ч хэлсэн энэ дээр сууж болох юм байна. Тэгтээ амар байгаа цаартаа галзуу байцтай. Би бүр түмний тэр галзуу болгон дээр суугаад юу болооч баг толгой биенээсээ салгаж байгаа юм шиг болоо. Одоо нэг бүр толгой жоохон өвдөд байна. Тэгээ одоо энэ ч тоснийх юм уу одоо юуныхээ ойлгохгүй л байна. Шүх уг нь болоогүй л юмсан. Одоо мэдхгүй. Энэ сте сайтай байна. Гүр ингээ 300 жаар эргүүлчихдээ байна. Амар юм байна. Тэгээ сугаатай байлаа. Одоо жоохон дийл хийсээр тасч хийж явах шиг байна. За дараагийнх нь энэ байна. Одоо энэ цуц болчих уу? Очиж мочтой тааш цаг шахахсаар байна. Юу гэхдээ энэ дандаа л галзуу болох юм байт юм байна. Янз янзаар. За паркороо салж унаа тэгээд амар хоочтой байдаг юм. Тхийн маш алдартай юм. Одоо Мексикийн эсний хоолнуудыг одоо ийм ресторан хоол идэх ирсэн байна. Миний влогууд ерөөсөө хоол идсэн хүнд байлаа. Тэгээ одоо нөгөө Мексик найзтайгаа явж байгаа болохоор юу юм шин содон сонио хоолнууд гэж магадгүй гэж бодож байна. Миний одоо ер нь блог аяллаа гэсэн зүгээр хоолны блог байна. Тэмэд болж байгаа шиг байна да. За тэгээд энэ ресторанд нь Мексикийн одоо маш олон алдартай бүр зойрж ирж үйлчлүүлдэг гинэ. Ямар газар гэдгийг нь одоо харъя да. Ингээ ороод ирсэн. Bienvenidos a casa de Antonio. Así es, las flautas si no llevan lechuga, pepita. За энэ болохоор босоолэ гэдэг бас л энтхийн үндэсний шүл юм байна. За тэгээд энэ нэг Мексикийн одуудынх нь орж ирдэг гэсэн. Зогсож чаа. Одоо ингээд хоолнууд маань ирсэн байж байна. За энэ нь одоо quesadilla манайд бас хэлэхгүй байдаг гэхдээ next гэж үзье гэж бодсон. Миний бас тахтаа хоо. Энэ софа гэж ерөөсөө өгнө гэж байгаа. Ерөөсөө өгнө гэж байгаа гэж байна. Энэ шүд болохоор яны махтай ганцхан Tostada. ¿Ah? Tostada. Tostada. Deja tostada гэдэг юм. Какая машина? Chicken? Yes. Какая машина? За тэгээд шүдөө би авсан. Одоо сүйдээ Мексик гэх юм. Хоолтой өстэй тийм санагдаад байна.
За ингээд Мехико хотод бид бүхэн одоо Miss Universe 2024 тэмцээнээ дуусгаад нэг хоног саатаад ингээд яг нэг хоногийнхоо хугацаанд хийсэн зүйлүүдэд та бүхэн дөнгөж сая үзүүллээ. За одоо бол бид нэр хаашаа явж байгаа вэ гэхээр Puerto Vallarta гээд Мексикийн маш алдартай арал руу явж байна. Аялал жуулчлалын бүс дэлхийн бас одуудын очиж амардаг ийм одоо үзэсгэлэнтэй байгальтай газар руу явах гэж байна. Тэгээд Латин Америкийн одоо арал дээр би хизээж очиж байгаагүй. Гэхдээ энэ бас арал гэхэд хэцүү хот гэж явах бах. Тэгээд энэ одоо хотод очиод ямар ч лээсэн одоо явдлын ядаргаагаа тайлъя гэж бодож байна. Бид нар ч нь бол одоо ирснээс хойш дандаа л ажиллаад явцсан учраас одоо нэг далайн эрг мэрэг дээр хөвтөөд нэг сайхан одоо альчаалаа тайлъя гэд ингээд 2-3 хоногийн аяллыг хийхээр онгоцны буудлын руу явж байна. Тэгээд Мехико хотоос нэг цаг орчмын зайтай байдгийн байлээ. Ингээд Puerto Vallartад хийсэн аялал бол үнэхээр сонирхолтой аялал болсон. Туудахгүй дараагийн влогороо эргээд уулзцаая. Мексикийг бас илүү сайн мэдрээ. Яг бас далайн эрг мэрэг дээр нэг ганц 2 хонцод ирээд Puerto Vallarta гэдэг ийм одоо хот руу явж байна. 3 онгоцны буудалтай энэ арай хол юм байна. Орон нутгийн нислэг болохоор дийлэнхтэй энэ одоо онгоцны буудлаас явд юм байна. Онгоцонтой суух гэж байна. Гэхдээ арай л амар царай муутай юу. Гэхдээ ямар царай муутай юм бэ тэр хоолоо моолоо. Одоо л нэг сайхан далайн эрг мэрэгтэй гівтэж жаргацгаахан дээ. Үнэхээр одоо сайхан юм байна. Үнэтэй уур амьсгал нь хүмүүс нь соёл нь яасан ч гоё юм. Ингээ нарны малтай авч та. Гоё ч юм байна. Одоо эн чинь 500 песо гэдэг чинь 85,000 төгрөг авч байгаа. Жаргаж байна. Жаргаж байдаг шүү. Сорчтой.